Өдрийн мэдрэг үзэгчтэй одоо бид бүхнийг өглөө ажилдаа явж байхад 7 оройгод том машинууд гэрэл засварын ажил юм уу, гэрлийн ажил юм уу, юу нь мэддэхгүй өндөр машин дээр гараад энэ ажил хийгээд исэн. Тэгээд энэ яг ямар ажил юм болоо гэж сонирхоод за уртын гийг орон нутгийн өмчөд аж ахуйн төтөрийн үйлчлэгээний газрын дарга инх жаргалтаас тодруулахаар ирсэн байна. Өдрийн мэндийг хүргэе танд. За, өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр өглөө яг ингээд хүмүүс ажилдаа явж байхад ингээд зам дээр том машинууд гарцсан танайхан ингээд нэг ямар нэг юм хийгээл байжсэн тийм яг ямар ажил хийж өнөөдрийг юу нэхлүүлсэн бэ? Юу хийгдэж байгаа вэ? За энэ юу ч өнгөрсөн 24 онд энэ гэрэлтүүлгийн гоёлын гэрэлтүүлгийн тендер зарлагдсан. За энэ гоёлын гэрэлтүүлэг гэдэг бол аймгийн нөгөө юунд манай дээр асч байгаа 1600-аад гэрэл байгаа. Шонгийн гэрэл байгаа. Энийн 400 гаруй гэрэлд нь жишээлбэл одоо урагшаа гарсан асах руу гарсан зам, асах эрдэнэ цагаан руу гарсан зам, онгон наран руу гарсан зам, за хойшоо төмөртөө рүү гарсан зам гэх мэтлэнгийн ийм том замууд, төв замууд дээр л одоо шонгууд дээр гоёлын гэрэлтүүлэг хийгдэж байгаа. За энэ нь бол яг нь ер нь аймгийн гэрэлтүүлгийн барууртын гэрэлтүүлгийг сайжруулах, за шөнө орой явж байгаа хүмүүсийн одоо аюулгүй байдлыг хангах, мөн одоо гоёл чимэглэлийн байдалтайгаар одоо чимэл зориултайгаар ийм гэрлийн тендер зарлагдаад хийгдэж байгаа. За нодон нэлээ орой ихэлсэн учраас өвлүүл хийж болохгүй гэсэн юугаар болиот тэгээд сая дулаан орнуудын 5 сараас эхлээд хийгдээд эхэлж байгаа. За энэ тендерийг бол Улаанбаатарын өөр компани гүйцэтгэж байгаа. Гол компани манайх бол туслан гүйцэтгэгчээр ороод юунуудын саяын өнгөрсөн 7 хоногийн 3 дахь 4 дахьээс эхлээд нэлээ шахуу ажилтайгаар одоо бас өдөр болго ингэж замд тээг болохгүй хагас бүтэн сайнгүй өглөө 6-аас орой 7 хүртэл гээд нэлээ яаруу байдалтайгаар ингэ хийж байгаа. Тийм учраас одоо бас зам дээр энэ төр хийж байгаа тийм техникүүд энэ төр ажиллаж байгаа байдал бол ингэж харагдаж байгаа. Ерөнхийдөө бол одоо 1600-аад тол шонгийн гэрэл асж байгаа. Энэ гэрлүүд дээрээс 400 гаруй гэрэл дээр нь гоёлын гэрэлтүүлэг хийгдэнэ. За тэгээ ер нь энэ 7 хоногт ингэ дуусчих. Ер нь гол 60-70% болж явж байгаа. Засварын ажлууд яах вэ? Засварын ажлууд бол зэрэг хийгдээ явж байгаа. Одоо тэр нөгөө хуучин асахгүй байсан нөгөө гоёлын гэрэлтүүлэгний шонгууд дээр шинэ одоо зарим шон хазаасан ч байдаг юм уу. За гэрэл толгой нь асахгүй ч байдаг юм уу. Доогоороо одоо гэмтэл зэмтэл өвөл мөвөл гэмтэл авсан барьсан энтергээд энэ засварын ажлуудыг бол яг одоо шон дээр хийж байгаа шондууд дээр бүгдээрэн дээр нь засварын ажлыг зэрэг хийгдээ явчихж байгаа. За тэгээд ер нь гоёлын гэрэлтүүлэг хийж дуусангууд ер нь энэ жилийн хуваарь засварын ажлууд эхэлнэ. Хуваарь засварын ажлууд бол нэлээд замын гэрэлтүүлэгнүүд дээр ялангуяа одоо нэлээд олон жил болсон гэрэлтүүлгийг энэ төр соёлох барих энэ төргээд шинээр хийгдэх ажлууд бол жишээлх юм бэл 6 дугаар агийн хойшоо явсан гэрэлтүүлгийн шонгийн ажлыг бол бүрэн соёлно, бүрэн шинжлэгдэнэ. За тэмүүлгийн өргөн чөлөө гэж яригддаг хуучин тэмүүлэл сургуулийн худалдааны гудамжнаас хойшоо явсан гэрэлтүүлэг шинжлэгдэнэ. За бид бас бололцоо гарвал одоо өөрийнхөө хөрөнгөөр нэлийн ганц нэгэн гэрэл асахгүй байгаа газрууд дээр бас гэрэл хийх барих энэ төргээд ажлууд бол нэлийн төлөвлөгдсөн. Хийгдээд 5-6 сар, ер нь 7 сар гэхдээ бүх ажлууд хийгдээд дуусчихна гэсэн. Тийм байдалтай байна. Ер нь сүүлийн 2 жилийн хугацаанд гэрэлтүүлэг нь өмнөх жилүүдээс хэдэн хувиар нэмэгдсэн бэ? Мөн одоо бусад аймагуудын гэрэлтүүлэгтээ туршлага судалж сонирхсон уу? Гэхдээ ер нь яг гэрэлтүүлгийн хувь дээр бол манай чи 19 оноос 20 оноос эхлээд ер нь гэрэлтүүлгэн дээр бол нэлээд анхаарал тавьсан шүү дээ. Хуучин асчээсэн гэрэлтүүлэг бол үндсэндээ замын гэрэлтүүлэг гэхтэл үндсэндээ 2 дахин нэмэгдсэн. Замын гэрэлтүүлэг хууч одоо манай замын гэрэлтүүлгэн дээр зам яг гэрэлтүүлэггүй зам бол өөр байхгүй шүү дээ. Бүх замууд гэрэлтүүлэгтэй болсон. Тэгээ ганц нэгэн холбооснууд одоо шинээр хийж байгаа холбооснууд энэ гэрэлтүүлэг байгаа. Тэрийг үл үе шаттайгаар ингээд аймаг сумдын төсөв хөрөнгөнөр тавигдаад ингээд шийдэгдээ явчихна. За зарим газруудын гэрэлтүүлэг энэ тэрийг бол манайхаа өөрийнхөө нөөц бололцоогоор бас ганц нэгэн газар дээр гэрэлтүүлэг энэ хийн гэсэн харанхуй байгаа газрууд дээр гэрэлтүүлэг хийн гэсэн бодолтой байна. За цамхаг гэрэлтүүлгийн хувьд ирэхэд манайх нэг 160 гаруй цамхаг асч байна. За цамхаг эхний цамхаг асч исэн цамхууд эхний тавьж исэн цамхууд эхлээд зэрэг одоо баг 10 жил болчих 10 гаруй жил болчих. Тэгэхээр гол нь нөгөө нэг юунууд энэ төр солигд нөгөө толгойнууд энэ төр гэмтэх барих энэ чи одоо нөгөө лед толгойнууд энэ төр чинь нөгөө ажиллах цагтай. Тэгээд тэр цагууд нь дууссан толгойнууд энэ тэрийг үл энэ зам энэ төр солих барих гэдэг нэлээд ажлууд хийгдэн л та. Ер нь бол тас харанхуй баг гудамж гэж үл байхгүй шүү дээ аймгийн хэмжээнд.
Тэгээ тасарамгүй гудамж хийж байхгүй. Зүгээр тэгээд ер нь одоо бүх айлын гашаа гэрэлтүүлж гэж юу аах вэ? Бас ингээд бас нэлээ жоохон аслагдсан ч байдаг юм уу. Тэгээд бас ингээд нөгөө хоёр гэрлийн дундах нөгөө зай хөрөхгүйгээс болоод бас нэгэн зарим жоохон бүдэг гэрэлтдэг байдаг. Тийм гудамжнууд байна уу гэсэн ш. Гудамжиндаа бүр тасарамгүй гудамж энтрүүл бас байхгүй л дээ. Улаанбаатар хотоос яг баруун төрөө орж ирдэг буюу 2 дугаар багийн орон сууцнуудыг үлтууцан гэрэлтүүлнэг одоо цайрт саруулах том бол хасж байгаа тий. Орон 9 цагаас хасдаг юм байлээ. Тэр ер нь хэд хүртэл хасдаг вэ? Мөн одоо дараагийн хийгдэх гэрэлтүүлнийг хаана хийгдэх юм? Байрууд тий. За яг ер нь орон сууцн дээр бол орон сууцны гэрэлтүүл гэдэг бол ер нь доронт манайд үлгэрчээ басан газар л да хуучин одоо юугаар манжууртай бас ингээд ойр байдаг гэрэлтүүлгийн тэрнээс гадны хөрөнгө оруулалттай энэ төр хийгдсэн нэлээд сайн гэрэлтүүлэгтэй байдаг. За тэгээ бусад аймагуудтай энэ төр харьцуулахад бол яг манай гэрэлтүүлгийн хувьд дээр яг гудамжны гэрэлтүүлэг, гэр хорооллын гэрэлтүүлэг энэ төр маш сайн. За манайд одоо дутагдж байгаа юм юу гэхлээр зэрэг орон сууц албан байгууллагын гэрэлтүүлэг их юм. Тэгэхээр одоо заавал одоо нэг одоо хүнээр гэрэлтүүлэг хийх барих энэ төр гэдэг тийм юунаасаас халаад хандлагаасаас халаад өөрийнхөө ойр орчныг гэрэлтүүлэх тэр гэрэлтүүлгээ одоо шөнийн гэрэлтүүлгээ өөрийнхөө орчныг манай төр үлгэр жишээ гэрэлтүүлэхтэй газар энэ төр манай хийд энэ төр байна шүү дээ. Хийд маш сайн гэрэлтүүлэхтэй тий. Хуучин бол одоо спорт хараа гэрэлтүүлэхтэй байсан. Гой гэрэлтүүлэхтэй байсан. За 16 давхар энэ тэгээд ер нь гэрэлтүүлэхтэй газрууд бол одоо тэгээд энэ жилийн хоёулын гэрэлтүүлэг үл энэ хотоос орж ирж байгаа замд ойрхон байдаг. Тэр төмөртэй цайртын орон сууцнуудаас эхлээд ингээл дотгошоогоо ер нь гэрэлтүүлэг хийгдээд эхэлнэ гэсэн тийм тооцоотой л байна. Гэхдээ орон сууцны гэрэлтүүлгээс гадна албан байгууллагын гэрэлтүүлгэн дээр л нэлээ анхаармаар байгаа. Одоо жишээлх юм бол ер нь захын хорооллын дэлгүүрүүдийн гэрэлтүүлэг энэ төрөл бараг төвийн гэрэлтүүлэг гэдэг сайн байдаг шүү дээ. Хувийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн дэлгүүрүүд энэ төрөл маш сайн гэрэлтүүлэг зөвөн дэнж гэн 6 руу явсан дэлгүүрүүд энэ төрөл нэлээд сайн гэрэлтүүлэг энэ хийгдсэн байдаг. Тэгэхээр албан байгууллагууд энэ төрөл одоо эндээс үлгэр жишээ аваад манай 1-р 10 жилийн төрөлс гэрэлтүүлэг сайтай. Тэгээ бусад газрууд нь эндээс үлгэр жишээ аваад гэрэлтүүлгийн юмнуудаа тэр сайжруулах дээр энэ тэр анхаармаар л байгаа. Хийгдэж байгаа гэрлүүдийн чанарын үед ер нь хэр чанартай вэ? Одоо манайхан жишээлбэл наадам болохоор нэлээд сайн гэрлүүлэг тавьдаг. Тэгэхээр дуусангууд нь тэндээсээ шатдаг гихмшлийн хил ламыг дагуулад идэг шүү дээ тий. Тэгээ одоо энэ гэрлүүлгийн чанар хэр вэ? За ер нь тэгээд яах вэ? Энэ яг гоёлын гэрлүүлэг энэ трийг бол бас гадны компаниуд энэ гүйцэтгэх юмнууд энэ гардаг шүү дээ. Яг нөгөө тендерийнхаа хуулиараа заавал тендер зарлагдчихж хийдэг. Тэгэхээр зэрэг чинь бол яг бас нэг айл болохоор хамт төсрийн юмнууд энэ аваад хийчихсэн. Тэр нь амархан шатсан барьсан ч гэдэг юм уу. Тиймэрхүү юмнууд энэ гардаг байх. За манай хувьд дээр энэ бол яг манай өөрсдийн юунуудын хувьд дээр бол тийм гарцсан гайгүй. Жишээлх юм бол гудамжны яг одоо гэрэлтүүлгийн толгой ихт бол дор хаяж нэг хамгийн доотлол нь 3 жил. Тэгээд дээдл нь 5 жил энэ төр асч байгаа тийм толгойнууд энэ төр авчирчил аль болохоор чанартай юутай гэрэлтүүлгийг нэг ашиглах тал дээр л нэлээд анхаарч байна. Тэгэхээр иргэдийн зүгээс уртын гэгээ хизээ ирж манай энэ урцыг янзлах юм бэ? Хизээ сүүг цэвэрлэх юм бэ гэсэн юм гомдлуудыг ч юм уу санал хүсэлтийг бол маш ихээр илэрхийлдэг. Тэгэхээр яг танай одоо энэ үүрэгт ажилд ямар орон сууцны засвар үйлчлэгээний ажлууд явагдаж байгаа юм. За айл болгоны байр болгоны засварыг хийх нь бас зөв юм уу? Буруу юм уу? Энэ одоо ажлынх нь чиглэл нь ямар байдгийг? Гэхдээ ер нь бол орон сууцн дээр бол бид нар шиг гэрээтэй. Тэгээд нөгөө яг сууц өмчлөгчдийн холбооны хэмжээний тийм зардал бол айлуудаас авдаггүй шүү дээ. Жишээлх юм хамгийн өндөр гээд авчгаа сая энэ хос өргөө гээд шинэ орсон орон сууц 100 гаруй төгрөгийн төлбөр авдаг байхгүй. Тэгээд тэр төлбөрийг хүмүүс зөвхөн манаар орж байгаа шиг ойлгоод байдаг. Тэгтэл тэр чинь хос өргөө зөвхөн хос өргөөний төлбөр гэхэд өөрөө нөгөө халуун усаа нийтийн хэрэглээний халуун усаас авдаггүй. Өөрөө дороо том бойлортой. Тэр том бойлороо халаагаад байшинд байгаа хэрэглэгч рүүгээ шахдаг. Тэгээ тэр ерөөсө тэр 100 гаруй юуны чинь 60-70% нь шууд юунд явчих واخгүй. Цэглэгааны үнэнд явждаг واخгүй. Манайхаар дамжаад эрчим рүү цэглэгааны үнэнд явж гин гэсэн. Тэгэхээр хүмүүс бас яг гос өргөд амьдарч байгаа хүмүүсийн төрөл бас ойлголт зарим хүмүүсийн ойлголт зөрүү өндөр байдгийг шүү. 100 гаруй мянган төгрөг аваад манайхс нэг айлаас 15 мянган төгрөг 18 мянган төгрөг авчих шүү. Тэгтэл баг ингээд 10 дахин илүү шүү.
тийм мөнгө авдаг энэ төргээд. За яг хөө тэгээ бусад хуучин орон сууцнууд дээр энэ төрөл бид нар одоо яг болцооныхаа засварыг хийгээ явдгийг. Одоо нэг хаалга үүдэн салцсан мэл тэгэл тэрийг янзлж барай шат матан дээр нэг янз бүрийн цонх монх байвал ингээ бөглж хаглаад. Тэгээд ерөнхийдөө энэ жилээс ноднон хийж исэн. Ганц нэг модизм дээр энэ хийж исэн. Бид нар иргэдтэй хамтрие. Яг одоо бид нар нэг таанараас ураагаад авч байгаа нэг 10,000 цаасаар энэ төрөл мөнгө төрчихнүүл нөгөө захиргааныхаа төлбөрт нөгөө цэвэрлэгээ үйлсгийнхээ хөлсөнд ингээ явж байгаа учраас бас ингээ яг бүрийн засвар хийгээ явах болцоо бол бас нөгөө ажлын хөлсөн дээр нэг тэр манай яг ажилчид тэгэхээр зэрэг голцоод нөгөө гэрэлтүүлгийн ийм ажилчид тэгээд нэг орон сууцны нэг засварч энэ төрөл яг тэр бүрийн хэмжээний засвар хийгээд явах чадамжч байхгүй мэрэгжлийн хувьд ч гэсэн болцоо мод байхгүй. Тэгэхээр одоо бид нар нодонгоос юу гэж явж байгаа вэ? Юу гэж ярьж байгаа вэ зэрэг хүмүүс ингээд орон сууцнд позишнуудаа нэгдээд ингээд засварын ажлын хөлсийг гаргаж. Тэгвэл бид нар материалаар хангая. Жишээлх юм бол нэлээ хэд хэдэн газрын позишнууд төр хийгдсэн л дээ. Энэ жил ч гэсэн бас нэлээ хэдэн газрууд төр хийгдэн. Тэгээд үнэхээр одоо засварын ажлын хөлсийг бид нартай яриад тохироод бид нар ингээд позишныхаа ажлын хөлсийг ийм хүнээр хийлгэх гээд энэ хүн ингээд төдөн дөрвөөр хийгээд тохирчлоо. Тэгээ энэ хүндээ ингээд ажлынхаа хөлсийг өгчихнөө бид нараар дамжуулаад ч гэдэг юм өөртөө шууд ч гэдэг юм ингээд ажлынхаа хөлсөд тохирчих юм бэл бид нар яг тэр материалын одоо ийм квадрат метр газарт ийм будаг орох юм байна, ийм шохон орох юм байна, ийм цемент орох юм байна гэдэг засварыг хийлгэж болно. За тэгвэл бас оршин суугчд зүгээр яг бид нартай уулзаад тохироод одоо бид нар бас хүмүүсээр дамжуулаад бас хүмүүст ярьж ил байна л да. Ажлынхаа хөлсийг ингээд хоорондоос нийлээ гаргачих юм бол бид нар позишны засварыг бол жилд нь бас нэг зөөхөн позишнуудаар одоо өнөөдөр чинь манай байрнууд чинь нэлээд шинжлэгдчихсэн шүү дээ. Тэгэхээр бүх байрнууд заавал орчны засвар хийх шаардлага бас байхгүй. Тэгэхээр жилд нэг 5-10 ч гэдэг юм уу орчнуудыг ингээд материалын өгөөд тэгээд хүмүүс өөрсдөө юугаа гаргаад тэр барил ажлынхаа хөлсийг гаргаад ингээд хоорондоо ингэж тохирчл хийхгүй бол манайд өгч байгаа нэг 15,000 төгрөг 18,000 төгрөгөөр бүх орчнуудыг засаа явна болцоо. Манай тэгээ сумын хэмжээнд чинь олон байрны чи хідэн ерөн сөөхтэй байдیں۔ Одоо иргэд болохоор нөгөө нэг сөөг байр болгон л уг сөөхтэй байх хэрэгтэй те. Тэнгүүд тэр сөөхийнх нь үйл ажиллагааг уртын гээ хийх хэрэгтэй гэдэг утгаараа л бүх иргэд манайхан янз. Яг ийм л дээ. Ер нь одоо хөдөө аймагуудад тулгарч байгаа хамгийн том бэрхшээлүүд наад чи болчиход байгаа байхгүй юу? Улаанбаатар тул ингээд маш олон байрнууд ингэж нэгдэнгүүдээ нөгөө ойролцоо байрдаг. Бараг 1000 айл, 500 айл, 600 айл, 1000 айл, 2000 айл бараг нэгдээд ойрхон учраас нэг сөөх байгуулад ингээд ажиллаж болж байгаа. Тэгтэл манай чи ингээд жижиг байшингууд жишээлх юм 8 айлтай байшин. 16 айлтай байшин. Тэгээд нэг дээдл нь нэг 200 гаруй айлтай. Тэгээд энэ сөөх байгуулагдахыг хүлээсэн шүү дээ. Ер нь хүмүүсээс сөөх байгуулагдчих юмсан гээд откон дээр нэг сөөх байгуулагдаад байхгүй боллоо. Төвийн орон сууцнууд дээр нэг сөөх байгуулагдаад байхгүй боллоо. Тэгээд тэр чинь нөгөө өөрөө нөгөө юугаа даадах байхгүй юу? Одоо хон шилх юм бол хураагдж байгаа мөнгө нь нөгөө удирдлах юуныхаа зардлыг дийлдэг. Сөөх гэдэг нь заавал нэг дарга байх хэвээр. Небо байх хэвээр гэл нерв байх хэвээр гэдэг юм уу. Тэгэл засварч ингээл зайшгүй ингээд олон хүн байх. Тэгэхээр маш том олон айлууд нэгдэж ижил жишээлх юм гэрэн тааван шигч байдаг юм уу, даймонд шигч байдаг юм уу. Тийм том орчнууд байшингууд нэгдэж ижил сөөх байгуулагдах хэвээр. Тэгэхээр тийм юмнууд нь бүрдэл нь их бага байгаа юм. Тэгээд одоо баруун орчин мэсэг дараагийн хамгийн газар манайхыг ер нь анхан тэгж үндсэндээ одоо уртын гээ гэрэлтүүлэг гээд тэгээ одоо энэ хаягдж байгаа үйлчлэгээний энэ хаягдж байгаа хэсгийг одоо хариуцж ажиллаад тэгээд алстан бол энэ хүмүүст одоо сөөх байгуулагдахын шүү гэдгийг л хүмүүст ойлгуулах хэрэгтэй байхгүй. Тэгээд одоо жишээлх юм бол даймонд сөөхт байгуулж болж байна. Юунд гэрийн таван сөөх байгуулж болж байна. Ингээл тусдаа ингээд гарвал бид нар ингээд дэмжээд гаргаад явах зорилготой. Тэгээ одоо бид нар сөөх нь байгуулагдахгүй байгаа учраас тэр үйлчлэгнийх нь ажлуудыг төрийн байгууллага дээр төрийн орон нутгийн өмчтэй үйлдвэрийн газар дээр авчирч хариуцуулаад ингээд ажиллаж байгаа байхгүй. Тэгэхээр олон байрны энэ сөөхийг хариуцдаг юм. Яа одоо ер нь бол одоо ингээд аймаг дээр байгаа бүх орон сууцнууд барыг манай дээр орчод шүү дээ. Одоо 80 гаруй орон сууц байгаа аймаг дээр. Тэгээ 80 гаруй орон сууц чи бүгд орчод барыг ер нь ороогүй орон сууц гэж бол барыг байхгүй шүү дээ. Тэгээд зүгээр дунд нь дотор нь ингээд одоо ганц нэгэн айл майл энэ төр гэрээ хийдэггүй энэ төр явдаг энэ төр.
тийм юмнууд байдیں۔ Тэгэхээр одоо бид нар одоо тавьж байгаа шаардлага үү. Шинээр ашиглалтанд орж байгаа байрнууд нь ч манайраа шилжээд орж ирээ гэж орж ирдэг байхгүй. Тэгэхээр бүх хүн зөвшөөрөөл гарын үсэг зураад гэрээ хийсэн тохиолдолд аавна. Тэгэхгүй одоо бид нар ч хуучин одоо бас нэг тийм юугаа мэдэхгүй ингээл энэ байшинг авчи тэгээд гэрээгээ хийчихээ тэгэнгүүт нөгөө нэг хэсэг улсууд нь би түрээсэлж байгаа хийхгүй аа. Одоо энэ баг танай ажил таалагдахгүй байна би хийхгүй гэж нэг хэсэг. Тэгээд нөгөө төлж байгаа хэсгийнхаа одоо юу гэх одоо шимгчлээд амьдраад байгаа нэг хэсэг. Одоо манайд чинь 1600-аад 2000-аад айлын гэрээтэй ажиллаж байна. Тэгэхээр тэрэн донд чинь бас 100 гаруй айл энэ гэрээ хийдэг байх тэр явчихдаг байхгүй. Тэгэхээр ганц нэг нь хөөгөл хийгээл явж байгаа л да. Тэгээд зарим дээр үеийн байрнууд одоо гэдэг 36 27 зэрэг нэг эвдрэл гэмтрэл амар ихтэй гэдэг. Тэгэхээр авсан цуглах мөнгөнд тэр засвартай хүрдэг юм уу? Тэгээд одоо ингээл бүтэн засаад л одоо бүгдийн засаад явахгүй л байгаа юм л да. Ер нь тэгээд хаалга үүдийн тэгээд нэг цонх юугийн тэгээд нэг шатан салаад ойчвол тэрийн тэргээл ингээд засаад явж байгаа. Тэгээд тэрэн дээр л ингээд манайх чи ингээд өөрөө орон нутгийн өмчт үйлдвэрийн газар тэгээд дээр нь ингээд энэ нийт барууртын энэ 80 гаруй орон сууцны чинь хөрөнгө манай дээр төвлөрчихжээ шүү дээ. Тэгэхээр тэрийг чи ээлжлээд баг хөрөнгө гаргаад засаад ингээд явах. Тийм болцоод байдгийн. Тэгэхээр одоо энэ жил энэ төрөл бас нэг жоохон баруурсан шидрийн газрын дэмжлэгтэй энэ төр бас ганц нэг нэлээд хэдэн орон сууцны орцнуудад засвар хий гэсэн бодолтой байгаа. Засвар хийхдээ мэл бид нар очиод одоо хүмүүс бодохдоо бол бүх юмыг биднийг гаргаад ингээд хий гэдэг шаардлага тавих гэдэг байхгүй. Тэгэхээр тийм бололцоо байхгүй. Хамтруул тэр оршин суугчтай хамтраад өөрсдөө санаачлаад нөгөө ажлын хөлс мөсөө гаргаад их юм бэл бид нар засварын хөлс мөсийг юуг нөгөөд материал стрелийн гаргаад ингээд нэлээд хэдэн газар дээр засвар хийнэ гэсэн бодолтой байна. Ер нь бол яг хуу нэлээд хэдэн жилийн өмнө ч юм өнгөрсөн жилийн хүртэл нөгөө айлуудын хашааг анзалдаг, орцын будаж өгдөг юм байдаг байжгаад одоо энэ жилээс бол тэр нөгөө нэг юу ч юм бүр байхгүй хоригдсан биз дээ. Тий, ер нь хасагдсан биз дээ. Тий, ер нь одоо жишээлх юм бол эн чинь нэлээ 2-3 жилийн өмнө барууртаас 10 сая төгрөг энэ төр орон сууцтай төсөвлөөд тэгээд нөгөө орцнуудад засвар хийсэн байхгүй. Тэгээ дээвэр мэр. Тэгэхээр тэр чинь нөгөө эргэж нөгөө санхүүгийн шалгалтанд оронгууд таарахгүй болчихсон л да нөгөө хувийн өмчөнд орон сууцч бүгд л хувийн өмч шүү дээ. Тэгээд тэр хувийн өмчөнд төрийн мөнгөөр засвар хийнэ гэдэг байж болохгүй л байна. Тэгээд одоо гадна талын басаад энэ тэрийг бас ингээл засахгүй бол бас нөгөө хотын өнгө үзмжинд гээл энэ юм болдог. Тэр энэ тэрийг л яг манай барууртын сэдрийн тамган газар энэ бас өөр маягаар шийдэх барих энэ тэргээл юмуд хайж л байгаа юм байгаа юм байна л. Ер нь яг манайх орцны хувь дээр бол мөн одоо гэр хорооллуудтай ч гэсэн яг л адилхан шүү дээ. Хэрвээ та нар бид нар ингээд юу яавал хамжаад дэмжиж хийвэл одоо бид нар бол бас ингээд бас боломж бас байгаа юм л да. Яагаад гэвэл нөгөө санхүү мангуу тайлбарлахтаа бол бид нар ч бас ингээд нөгөө төртөө дөрөнгөө оршин суугчдаас хурааж байгаа мөнгө тэр нь ингээд багаар жоохон хоримтлагтаад энэ нэг жилдээ бил нэг хэдэн орцонд ингээд материал жоохон ахиухаа авчихвал хэдэн орцон засвар хийчих юм гарч болно гэсний үндсэн дээрээс л амжид дэмжүүл ингээд нэлээд хэдэн орцон засвар хийх боломж байна л гэдэг юм. Ер нь таны хүн хүч ямар байдгийг хүн хүч техник таныг төхөөрөмж. За хүн хүч яг нь ер нь бол нөгөө орон сууцныхан бол нөгөө хүмүүс оршин суугчдаас нөгөө авч байгаа мөнгөөрөө цалинжаа явж байгаа учраас тэрэн дээр чинь бол манай ер нь бараг 60-70% нь тэр хүмүүс байдаг шүү дээ. Цэвэрлэгээ. Тэгээд засварын 2 үнэтэйгээд 16-7 байна. Тэгээ яг манай засвар дээр манай дээр чи эргээд дээр нь нэмээд бас ингээд 4-5 ийм нөгөө юуны автобус явж байгаа байхгүй. Хүүхдээ автобус, сургуулийн автобус. Нийтийн тээврийн автобус гэж сургуулийнх ч гэжтэй одоо ер нь нийтийн тээврийн автобус гэж явж байгаа. Тэгээ тэрний 4 жолооч байна. Одоо яг одоогоор бол 4 жолооч байна. Тэгээд манайх чи нөгөө гэрэлтүүлгийн 2 цахилгаанчин, гагнуурчин энэ төр гэдэг ингээд. Тэгээд заавал одоо нөгөө нийтийн тээврийн автобус явж байгаа учраас механик засварчин байх хэрэгтэй гэдэг. Тэгээ гараж гагнуурчин гэдэг. Ингээ манай мөн нэг 10 гаруй хүнтэй нийтдээ нэг удирдлагатайгаа нийлээд манай 30-аад хүн ажиллаж байгаа. За техникийн хувь дээр л яг 2 үйлчлэгээний 2 жижиг машин. Тэгээ 2 нөгөө нэг техник юунууд кран. Тэгээ юулэгтэй нөгөө дээшээ өндөрт гардаг машинууд гэдэг. Ингээ нэг 4-5 машинтай тэгэл.
Одоо автобус яваад гисэнтэй холбогдол ер нь жигдэрсэн хүмүүс нэлээд суугаад сурцсан уу? Үгүй яг одоо тэгээд чиглэлээсээ болдгоо. Ер нь зүүн дэнжээс энэ төр явж байгаа чиглэл энэ төр бол бас нэлийн сайн явдгийн шүү дээ. Тэгээд манайхан чим одоо яг нөгөө нэг автобус үйлчлэгийг одоо хүнднээ ойртуулна гэдэг шиг бид нар ч яг нөгөө манай жолооч нарын энэ төр яг хаанаас яг айл одоо цэцэрлэгийн үүднээс ч гэдэг юм ороо маш олон хүн явах жишээ нэ тэндээс нь очиж зогссон. Яг тэнд нь зогсоол байгуулад авчиад авчих жишээ нэ. За тэр гэр хорооллын дундуур явж байгаа юм дээр бол баг ингээд нөгөө цэцэг төөн гэдэг шиг замаасаа баг аваад тэр явчихдаг. Тэгээ микрошил явж байгаа юм. Тий, сурчсан, дадчихсан хүмүүсийн төрөл бас байдгийн өгүүлдэг барьдаг. Тэгээ болвол одоо чиглэл болгонд л одоо тэгээ яваад сургаасаа л гэдэг. Ер нь бол бас жоохон алдагдaltaй ч байсан. Тэгэл явуулаад л байгаа байхгүй. Үн нь ямар хэдүүлээ? Хүүхд 300, том хүн 500-аар гэж. За баярлалаа. За ингээд баруун сумын хийгдэж байгаа уртын гэгээтэй холбоотой ямар ажлууд явагдаж байгаа талаарх мэдээллийг уртын гэгээ орон нутгийн өмчит аж ахуй зэрэг үйлчлэгээний газрын дарга инх чаргалаас тодрууллаа.